Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт би өнөөдөр газар тариалангийн талбайг ойн зурс байгуулах гэсэн сэдвэрүүд илтгэл хэлэлцүүллээ. Бид нэр өнөөдөр хүнсний усад яриад байдаг шинэ хэмжээтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг Энэ бол хүнс үдээч хуу яамны бодлоготод орсон байна шүү дээ. Одоо ойн зурсыг бол баталгаатай тариал эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд ойн зурсыг бол хийнэ гэсэн бодлогот орсон юм байна. Түүнээс гадна бол ер нь бол хийгдэж байгаа манай уран газар тариалан хүрээлэн чинь 1967 онд ойн зурсыг одоо судалгааны төвшөнд хийж хүнсний ногоо үр тэрийн ургацын хэмжээ нэмэгдэж гэсэн дүн гарсан шүү дээ. Тэгэхээр ингээд эрдэм шинжилгээнийхэн байгууллагаас эхлээд одоо хийгдэж байна гэдэг маань бол энэ аж ахуйн нэгж иргэд өрхийн тариалан эрхэлж байгаа хүмүүст бол маш том одоо үзүүлэлт болно гэж бодож байгаа. Эндээс бид одоо туршлага одоо асуудалж тийм ээ. Тэгээ эрдэмтдийнхээ одоо үгийг ингээд сонсож тэр хэмжээгээр л эн чинь баг үед одоо дамжсан энэ том ажил болж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь зөвхөн одоо хүмүүсүүдийн одоо хэрэгцээг чанартай бүтээгдэхүүнээр хангах, байгалаа хамгаалах олон талын чухал ач холбогдолтой учраас ер нь цаашдаа нэлээд өргөн хүрээнд хийгдэх байх гэж харагдаж байна. Үүнтэй зэрэгцүүлээд мөн одоо тэр өргөн модны хүрээнд хийгдэж байгаа нэг гол одоо бас зорилго бол нөгөө жимсгний одоо тариалтыг 20-30% хүргэнэ гэсэн маш. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүдээс ойн зурстайгаа зэрэгцүүлээд жимсний аж ахуйг одоо эрхлээсэй гэж мэргэжилтийн хүний хувьд судлаач хүний хувьд бас хэлмээр санагдаж байна.